Биднийг Христэд итгэх үед ариун сүнс бидний амьдралд нутагладаг. Ингэхдээ тэр бидний хүн нэг бүрд Бурхны хүслийн дагуу амьдрах хүчийг өгч, хорон мөч бүрд биднийг өдөртөн чиглүүлэхийг хүсэж байдаг. Чухамдаа үүний тулд л ариун сүнс бидэнд өгөгдсөн. Тэгвэл хамтдаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар доктор Стенли бидэнд ариун сүнс хэрхэн өөртөө түшиглэн амьдарч буй итгэгч хүмүүс гайхамшигтай ялалтыг өгдөг тухай өгүүлэх болно. Христэд итгэгч хүн бүр 3 чухал дайсны эсрэг сүнслэг тэмцэлд орж байдаг. Харин тэр тэмцэл донд бид хэрхэн ялалт байгуулах вэ гэдгийг доктор Стенли бидэнд хэлж өгөх болно. Ингээд хамтдаа Библийг нэгээд доктор Стенлиг өгтөн авцгаая. Өнөөдөр тэр бидэнтэй ариун сүнс ба итгэгчдийн итгэлийн амьдрал гэсэн сэдвээр ярилцах болно. Та хизээ нэгэн цагт итгэлийн амьдралаа бүр мөсөн орхимоор юм шиг санагдаж байсан уу? Та Бурхны хүслийн дагуу хүн байх гэж байдгаараа хичээсэн ч, Библийг уншиж, залбирч, үйлчилж, чадах бүхнээ хийсэн ч, таны итгэлийн амьдрал танд зүдэргээтэй зовлонтой юм шиг санагдсаар байсан уу? Тэгээд та дотроо би ер нь итгэлийн амьдралаар амьдарч чадахгүй юм байна уу? Би ямар нэгэн зүйлийг буруу хийгээд байх шиг байна. Эсвэл миний мэдэх ёстой ямар нэгэн чухал зүйлийг хэн нэг нь надад хэлж өгөөгүй юм шиг байна. Миний итгэлийн амьдрал нэг л бүтлэн муутай байна гэж та бодож байсан уу? Үнэн дээр бид Христэд итгэсэн цагаасаа эхлэн итгэлийн амьдралыг өөрсдийнхөө хүчээр туулах гэж байдгаараа хичээдэг. Библийг уншдаг, цуглаандаа явдаг, залбирч, өргөл өргөж, мэдэх чадах бүхнээ хийдэг. Тэгээд хэсэг хугацааны дараа ямар нэгэн зүйл биш байна да. Нэг л зүйл болж өгөхгүй байна да гэж гайхаж эхэлдэг юм. Чадах бүхнээ хийж хэсэг зүтгэсний эцэст бүх зүйл нэг л болж өгөхгүй байгааг ухаарч эхэлдэг юм. Тийм учраас л бидний Христэд итгэсэн мөчөд ариун сүнс бидний амьдралд ирсэн. Учир нь бидний өөрсдийнхөө хүчээр итгэлийн амьдралыг туулж чадахгүй гэдгийг Бурхан дэндүү сайн мэддэг юм. Тэгэхээр жинхэнэ итгэлийн амьдрал гэдэг бол итгэгч хүний дотор нутгалсан ариун сүнс тухайн хүнээр дамжуулан Есүс Христийн ам амьдралыг илтгэн харуулахын нэр юм. Үүний тулд итгэгчид бид ариун сүнсний өдөрдмжийг дуулууртаа дагаж түүний хүсэлд бууж өгөх ёстой. Тиймээс итгэгчид бид алхам алхмаар хормоор өдрөөс өдөрт Христтэй адил болон өөрчлөгдөж түүний мөн чанар бидний амьдралаас илчлэгдэн харагдаж эхэлдэг юм. Гэхдээ энэ бүхэн чинь нэг л итгэхгүй сонсогдоод байх юм аа. Бид Бурханд зам тавьж өгчхөөд өөртөө юу ч хийхгүй байна гэдэг чинь нэг л ойлгомжгүй итгэхгүй санагдаад байна гэж та бодож өгч болох юм. Үгүй ээ. Би ингэж хэлэх гээгүй. Бид Бурханд буул хийхийн зэрэгцээ биднээс шалтгааллах зүйлс гэж бас бий. Яагаад гэвэл бид алхам тутамдаа янз бүрийн сонголтын өмнө ирж байдаг юм. Алхам тутамдаа янз бүрийн шийдвэртэй тулж байдаг юм. Бид тэр бүх сонголтыг хийх шийдвэрийг гаргахдаа ариун сүнсний өдөрдмжийг эргэлхийлэх учиртай юм. Тиймээс бид тэр бүхний өмнө тулахдаа өөрсдөөсөө би өөрийнхөө хүчинд найдаж байна уу эсвэл ариун сүнсний хүчинд найдаж байна уу? Түүний оршихуйд найдах уу? Би Бурхны хүслийг дагаж ялалт байгуулах уу? Эсвэл өөрийнхөө хүчээр оролдож, сүлдэж унах уу хэмээн асууж байх хэрэгтэй юм. Хүмүүс бид өөртөө итгэлтэй, бардам байх үедээ өмнөө тулгарсан асуудлыг хараад би энэ асуудлыг өөрөө шийдэж чадах юм байна гэж боддог. Гэвч энэ бодол биднийг асуудалд унагадаг юм. Учир нь бид итгэлийн амьдралыг өөрийнхөө хүчээр туулгаж, оролдох бүртээ бүтлгүүтж байдаг юм. Яагаад гэвэл Бурхан анханасаа энэ амьдралыг ариун сүнсний тусалцаагүйгээр туулах боломжгүй болгосон юм. Тиймээс л тэр бидэнд ариун сүнсээ илгээсэн юм. Та биднийг итгэлийн амьдралаар амьдрахад ариун сүнсний тусалцаа оролцоо зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид ариун сүнсэнд түшиглэн амьдрах үед тэр бидэнд жинхэнэ амжилтыг өгдөг юм а. Та хүүхдээ сайн хүн болгон өсгөх гэж хичээж байгаа ээж байна уу? Эсвэл бизнесээ өргөжүүлэх гэж чармааж байгаа бизнесмен байна уу ялгаагүй. Хэрвээ та ариун сүнсэнд найдаж, ариун сүнсний өдөрдмжийг дуулууртаа дагаж, түүний хүч чадлаар урагш алхах юм бол тэр цагт таны амьдралд хандсан Бурхны хүслийг гүйцэлдүүлж чадна. Танд хандсан Бурхны төлөвөг биелүүлж чадна. Бидний гэр бүл, бидний харилцаа, бидний ажил, бизнес, бидний хичээл сургууль ялгаагүй бүхэл талбарт энэ зарчим адилхан үйлчлэнэ. Бурхан ариун сүнсээ ганцхан нэм гарагт ажилдаг байхаар тогтоогоогүй. Ариун сүнсний ажлууд нь зөвхөн нэм гарагт хийгддэг юм биш. Харин 7 хоногийн өдөр бүр ариун сүнс бидний амьдралд ажиллаа хийсээр байдаг юм.
7 хоногийн өдөр бүр бидний амьдралаар дамжуулан өөрийн хүчийг эрэлхийлэн ажиллахыг ариун сүнс хүсэж байдаг юм. Тиймээс бид ариун сүнсээр явах ёстой гэж Илч Паул сануулгахдаа зөвхөн ням гарагийн хүндэтгэл мөргөлийн тухай яриагүй гэдгийг ойлгоорой. Харин бид өдөр бүр ажиллагаа явахдаа ариун сүнсэнд найдаж түүнд түшгэлдэг байх учиртай. Магадгүй энэ үгийг сонсоод та дотроо итгэлийн амьдрал гэдгийг би Библийг унших, залбирах, цуглаанд явах гэж боддог шүү дээ. Гэтэл өдөр тутмын ажлаа хийхдээ хүртэл би ариун сүнсэнд найдах ёстой юм болж байна уу гэж та гайхаж болох юм. Хэрвээ та ингэж бодож байгаа бол Илч Паул юу гэж хэлснийг санаарай. Тэр биднийг сүнсээр яв гэж хэлсэн юм. Энэ нь бид өдөр тутмын амьдралдаа хорон бүрт, мөч бүрт, алхам бүртээ ариун сүнсэнд найдан амьдрнаа гэсэн үг юм. Энэ чинь сулдраа байдлын илрэл биш үү гэж та бодож өгч болох юм. Гэхдээ тийм биш ээ. Харин ч энэ бол Бурханаас бидэнд өгсөн мэрэгэн ухаан юм. Учир нь бид итгэлийн амьдралдаа ариун сүнсний тусалцаагүйгээр өөрсдийнхөө хүчээр юу ч хийж чадахгүй. Тиймээс ч эзэн Есүс өөрөө би та нарт туслагч илгээнэ гэж айлтсан юм. Үнэхээр ариун сүнсний тусалцаагүйгээр бид итгэлийн амьдралаар амжилттай алхаж чадахгүй. Итгэлийн амьдралыг Илч Паул ийхүү алхаж яваа хүнтэй зүйрлэж хэлсэн. Үнэхээр маш оновчтой зүйрлэл юм. Үнэхээр бидний итгэлийн амьдрал бол алхмаас алхам, шийдвэрээс шийдвэр, сонголтоос сонголт руу урагшилсан, тасралтгүй үргэлжилсэн зам юм. Харин энэ л замд бид алхам бүртээ ариун сүнсэнд найдан амьдрах учиртай юм. Итгэлийн амьдрал бол Бурхантай хамт алхах явдал юм. Тиймээс аливаа сонголтыг хийх бүртээ, аливаа шийдвэрийг гаргах бүртээ бид ариун сүнсний оршихуй, түүний хүч чадалд түшиглэх учиртай юм. Чухамдаа үүний төлөө ариун сүнс бидэнд өгөгдсөн юм шүү дээ. Учир нь ариун сүнс бидэнд хүчээ өгөх үед бид амьдралын ямар ч нөхцөл байдлыг даван туулж, Бурханы хүслийг гүйцэлдүүлж, бидний амьдралд хандсан Бурханы зорилгыг биелүүлж чадна. Тиймээс сүнсээр алхах буюу сүнсээр явах гэдэг нь бид амьдралынхаа нөхцөл байдал бүрд ариун сүнсний хүчээр нүр тулна гэсэн үг юм. Тэгвэл ариун сүнсний хүчээр ариун сүнсэнд түшиглэн амьдрахын тулд бидэнд юу шаардлагатай вэ? Үүнд хэд хэдэн зүйл шаардлагатай гэж би боддог. Юуны түрүүнд бид Христэд итгэж, түүгээр дахин төрөх ёстой. Энэ нь Христэд амьдралаа өргөж, түүгээр дахин төрнө гэсэн үг юм. Хоёрдугаарт бид амьдралаараа Бурханд бууж өгөх хэрэгтэй. Бид Бурханд түшиглэн амьдрахыг хүсчил байгаа бол Бурханд бууж өгдөг байх ёстой юм. Хэрвээ бид ариун сүнсэнд бууж өгөхгүй, түүнийг дуулууртаа дагахгүй юм бол бид ариун сүнсийг гомдоож, ариун сүнсний өөрсдийн дээрх оршихуйг бөхөөсөр байх болно. Тиймээс энэ хоёр дахь зүйл бол бид ариун сүнсэнд амьдралаа даатган түүнд бүрэн бууж өгөх ёстой юм. Харин бид түүнд ийхүү бүрэн бууж өгч, ариун сүнсээр удирдуулан амьдрахын тулд түүнд бүрэн итгэх ёстой. Тэр таны амьдралыг бүрэн удирдах, таныг хизээж буруу замаар хөтлөн дагуулахгүй гэдэгт бид бүрэн итгэх ёстой юм. Гэхдээ түүнд итгэх тал дээр заримдаа бидэнд асуудал тулгардаг. Хамтдаа одохгүй энэ талаар ярилцах болно. Үүнээс өмнө эхлээд хамтдаа Галаат номын 5 дугаар бүлгийн 16-ыг харъя. 16 дээр ариун сүнсээр яв. Тэгвэл та нар махбодийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ гэсэн байна. Тэгвэл бид яаж энд бичигдсэн сүнсээр явах вэ? Шаардлага нь маш энгийн. Бид Бурханд бүрэн бууж өгөх хэрэгтэй. Бид түүнд бүрэн түшиглэж, түүнийг амлалтаа биелүүлнэ гэдэгт бүрэн итгэх хэрэгтэй юм. Гэвч энд нэг асуудал гарч ирнэ. Биднийг ариун сүнсээр явахад саад болдог хамгийн чухал хүчин зүйл бол махбодийн хүсэл юм. Энэ нь юу гэсэн үг болохыг удахгүй би тайлбарлаж өгөх болно. Бурхан бидэнд сүнсээр явахыг тушаасан гэдгийг би өмнө тайлбарласан. Хоёрдугаарт, хэрвээ бид сүнсээр явах юм бол итгэлийн амьдралдаа тулгарч буй аливаа зөрчил тэмцэлд ялалт байгуулж чадна гэдгийг Библи бидэнд батлан хэлдэг юм. Тэгвэл Илч Паул бидэнд сүнсээр яв. Тэгвэл та нар махбодийн хүслээ гүйцэлдүүлэхгүй хэмээн сануулсан нь ямар учиртай юм бэ? Христэд итгэгчид бидэнд 3 дайсан бий. Эхнийх нь мэдээж муу сүнс буюу диавол. Хоёр дахь нь энэ дэлхийн ертөнц, өөрөөр хэлбэл унсан дэлхийн ертөнц. Гурав дахь нь бидний бие махбод, гэмт чанар маань гэсэн үг. Бид эхний хоёрыг нь харьцангуй сайн мэднэ. Диавол гэж хэн болохыг мэднэ. Тэр бол энэ дэлхий дээр буй ямар ч хүнээс илүү хүчтэй нэгэн гэдгийг мэднэ. Тиймээс бид өөрсдийнхөө хүчээр хизээж сатаныг ялан дийлж чадахгүй. Харин бидний дотор буй ариун сүнсээр дамжуулан, мөн Бурханы үгээр дамжуулан бид сатаныг ялан дийлж чаддаг юм. Түүнээс биш бид өөрсдийнхөө хүчээр хизээж сатаныг ялж дийлж чадахгүй. Тэгвэл энэ эвдэрсэн ертөнц буюу энэ ертөнц гэж юу хэлээд байгаа юм бэ? Энэ бол бидний амьдарч буй ертөнцийн ёр юм уу, системийг хэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл энэ нь Бурхангүй, Бурханыг үл тоогч нийгмийн тогтолцоог хэлж байгаа юм. Хэрвээ бид эргэн тойрноо анхааралтай ажиглах юм бол энэ нийгэмд амьдарч буй ихэнх хүмүүс Бурханаас ангид амьдрахыг хүсэж байгааг харах болно. Учир нь энэ ертөнц Бурханы эсрэг, Христийн эсрэг зогсдог юм. Харин Библиэд хэлэхдээ хэрвээ чи Бурханыг хайрладаг бол түүний хүүг хайрлах болно. Түүний хүүг хайрлавал Бурханыг хайрлах болно гэж хэлсэн юм. Иохны 8:19-ийг харах юм бол эзэн Есүс яг ингэж айлцсныг танд сануулмаар байна. 19 дээр ингэсэн байна. Тэгтэл тэд таны эцэг хаана байна гэхэд Есүс та нар намайг ч эцгийг минь ч танихгүй. Хэрвээ та нар намайг таньсан бол эцгийг минь ч мөн таних байсан гэж хариулав. Үнэхээр бидний эргэн тойронд байгаа хүмүүс, ихэнх хүмүүс Бурхан эцгийг таньдаггүй юм. Тэд Христийг таньдаггүй. Тиймээс тэдний амьдарч буй энэ дэлхий буюу энэ систем, улс төрийн систем, санхүүгийн систем, шинжлэх ухаан, боловсрол, шашин шүтлгийн систем нь бүгд Бурханы эсрэг ажиллаж байхаар угсрагдсан байдаг юм. Харин тэр систем донд Христэд итгэгчид бид амьдрахдаа тэр системийн эсрэг зогсох ёстой болдог. Бид үл итгэвч хүмүүстэй хамт ажиллаж, үл итгэвч даргын дор зүтгэх ёстой болдог юм. Гэтэл олон тохиолдолд тэдний ёс зүй, тэдний жанжин шугам биднийхээс тис өөр байдаг. Тэдний хэм хэмжээ, тэдний ертөнцийг үзэх үзэл биднийхээс тис өөр байдаг юм. Үүнээс болоод бид үргэлж зөрчил тэмцэлд орж байдаг. Гэсэн ч бид Есүс Христийг дахин ирэх хүртэл энэ л ертөнцид амьдарсаар байх болно. Тэгэхээр итгэвч бидний 3 дайсны эхний 2-ын талаар би товчхон ярьлаа. Тэгвэл 3 дахь дайсан буюу махбод гэдэг нь яг юг хэлж байна вэ? Диавол болон энэ ертөнцийн тухайд эдгээр нь бидний гадна талд оршдог юм. Тиймээс тэдгэрийн хувьд биднээс шалтгааллах зүйл бага. Та диаволыг өөрчилж чадахгүй. Та энэ ертөнцийн системийг бүхэлд нь өөрчилж чадахгүй. Мэдээж бидний нийгэмд зарим нэг эерэг өөрчлөлтүүд гарч болох ч энэ ертөнцийн систем бүхэлдээ өөрчлөгдөн гэж үгүй. Учир нь энэ үеийн бурхан буюу диавол энэ ертөнцийн системийг удирдах байдаг. Тиймээс бид үүнийг өөрчилж чадахгүй. Харин цаг нь ирэхэд Есүс Христ дахин ирээд бүхнийг оронгоор нь шинчлэх болно. Тэгвэл махбодын хувьд юу ярих вэ? Энэ нь бидний дотор оршдог юм. Бид диавол болон энэ ертөнцийг өөрчлөх тал дээр хийж чадах зүйл маш бага бол. Харин махбодын хувьд арай өөрөө. Бид Есүс Христэд итгэх үед Бурхан биднийг харанхуйн хаанчлалаас чөлөөлж, гэрлийн хаанчлалд оруулдаг гэдгийг Библи батлан хэлдэг юм. Тиймээс бид өмнө Адамын дотор байсан бол харин одоо бид Христийн дотор зогсох болсон юм. Энэ нь бид Христийн дотор, Христ бидний дотор байна гэсэн үг юм. Иймээс бид түүний бурханлаг мөн чанарыг хуваалцагчд болдог. Өөрөөр хэлбэл ариун сүнсний оршихуугаар Есүс Христ бидний дотор оршдог байна. Тиймээс бид цоош нь мөн чанарыг хүлээн авсан цоош нь бүтээлүүд болдог юм. Энэ тухайд Библиэд хэлэхдээ бидний хуучин хүн нь Христтэй хамт цовдлогдсон үгсэн гэж тайлбарласан байдаг. Хамтдаа Эфес номын 4:30-ыг гаргаад харъя л да. 30 дээр Бурханы ариун сүнсийг бүх өмдөө золилтын өдрийн төлөө та нар түгээр тамгалуулсан юм шүү гэсэн байна. Өөрөөр хэлбэл бид ариун сүнсийг хүлээн авч түгээр тамгалуулан цоош нь мөн чанарыг хүлээн авсан боловч бидний бие махбод тэр дороо өөрчлөгддөггүй. Цаг нь ирэхэд бид Есүсээс цоош нь алдрын биеийг хүлээн авах болно. Харин тэр хүртэл бид энэ л хуучин бие махбод дотроо амьдрах болно. Тэгвэл энэ бие махбодтой мань хамт бидний 5 мэдрэхүй болон бие махбодын зүй ёсны хүслүүд шууд холбоотой байдаг юм. Зүй ёсны хүсэл гэдэгт мэдээж хоол идэх, амрах, унтах, баярлах, хөөрөх, эсрэг хүсний хүн рүү тэмүүлэх, гой сайхныг таашаах, Бурхан руу тэмүүлэх гэх мэт олон хүсэл тэмүүллүүд багтана. Энэ бүх хүслийг Бурхан бидэнд өгсөн. Бид энэ бүх хүслийг байх ёстой цар хүрээнд нь, байх ёстой хил хязгаар дотор нь байлгаж байгаа цагт үүнд ямар ч буруу зүйл байхгүй. Харин бид эдгээр хүслүүдийг Бурханы тогтоож өгсөн хил хязгаараас давуулан хүсэж эхлэх үед энэ нь махбодын хүсэл тачаал болон хувирдаг юм. Энэ нь эргээд бидэнд маш том асуудлыг дагуулдаг. Тэгэхээр Христэд итгэж хүн бүр цоош нь мөн чанарыг хүлээж авсан байна. Хэдий тийм ч бид энэ бие махбод дотроо амьдарч байгаа учраас бидэнд Бурханы эсрэг нүгэл үлдэх боломж хизээд байдаг гэсэн үг. Зарим хүмүүс үнийг хуучин нүгэлт мөн чанар гэх мэтээр нэрлэдэгч Библиэд ийм нэр томьёо байхгүй учраас би энэ нэршлиг хэрэглэхийг хүсдэггүй.
Гэхдээ ямар нэршлээс үл шалтгаалаад бидэнд Бурхны эсрэг нүгэл үйлдэх боломж потенциал хизээд байдгийг. Хожимд бид Христтэй нүүр нүрээрээ уулзаж алдрын биеийг хүлээн авах хүртэл энэ байдал маань үргэлжлэх болно. Жухамдаа тийм л учраас л ариун сүнс бидний дотор нутаглахаар ирсэн юм. Тиймээс бид соригдож, уруу татагдж, Бурхны эсрэг нүгэл үйлдэхэд өдөөгдөх үедээ ариун сүнсний туслаатайгаар ялалт байгуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл бидэнд Бурхны эсрэг нүгэл үйлдэхгүй байхад маань туслахын тулд ариун сүнс бидэнд өгөгдсөн юм. Тэр бидэнд хүчийг өгч, бидэнд нүглийг эсэргүүцэж, Бурхны хүслийг биелүүлэх боломжийг бидэнд нээж өгдөг юм. Тиймээс Христэд итгэгчид бид итгэлийн амьдралаар амжилттай амьдрахын тулд ариун сүнсний туслалцаа бидэнд зайлшгүй шаардлагатай юм. Тэгвэл Илч Паул бидэнд юуг сануулсан байна вэ? Хэрвээ бид ариун сүнсээр алхаж, ариун сүнсэнд түшиглэн амьдрах юм бол бидний бие махбодын хүсэл хил хязгаараа давхгүй гэдгийг Илч Паул бидэнд сануулсан байна. Харин бид ариун сүнсээр өдөрлүүлэх бус өөрийнхөө хүчээр амьдрах гэж оролдож эхлэх үедээ бид бие махбодын хүсэл хил хязгаараа давж эхэлдэг юм. Энэ нэргээд биднийг маш том асуудалд унагадаг. Бид Бурхны эсрэг нүгэл үйлдэж, Бурхны өмнө дуулуургүй байдал гаргаж эхэлдэг юм. Харин бидний завшаан болоход Бурхан бидэнд ариун сүнсээ өгсөн. Тиймээс амьдралынхаа аливаа нөхцөл байдал донд бидэнд сонголт хийх боломж хизээд байдгаа гэсэн үг. Заримдаа бидний амьдралын хэмнэл маш удаан, заримдаа бидний амьдралын хэмнэл маш хурдан болдог. Тэгвэл бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Та хэдий ч нэ хурдтай явна, төдий ч нэ анхааралтай байх ёстой шүү. Хэрвээ та 100 км/цагийн хурдтай давхиж явбал анхаарлаа дээд зэрэгээр төвлөрүүлэх ёстой болно. Үүний нэгэн адил таны амьдралын хэмнэл хэдий ч нэ хурдан байна, төдий ч нэ Бурханаас зуурч, ариун сүнсэнд түшиглэн илүү анхааралтай байх учиртай юм. Тэгвэл Христэд итгэж хүн бүрт Бурхан ариун сүнсээ өгсөн. Бидний амьдралын алхам бүрт хурдан удаан амжилтгүй ямар ч нөхцөл байдал донд бидэнд Бурханы хүслийн дагуу алхах боломжийг олгохын тулд өгсөн юм. Хэрвээ Бурхан бидэнд та нар ариун амьдралаар амьдрах ёстой шүү. Гэхдээ ингэж амьдрахын тулд та нар өөрийнхөө хүчээр л бүхнийг хийх ёстой шүү гэж хэлсэн бол энэ нь маш шударга бус явдал байх байсан юм. Ингэж хэлсэн бол бидний дунд Бурханы хүслийн дагуу амьдрч чадах нэг ч хүн байхгүй байх байсан. Харин бидэнд хорон мөч бүрд зөв шийдвэр, зөв сонголтыг хийхэд туслахын тулд ариун сүнс бидэнд өгөгдсөн юм. Тэгвэл бид итгэлийн амьдралынхаа алхам бүрт дандаа зөв сонголтыг хийдэг гэж юу? Мэдээж үгүй. Бид алхам бүртээ Бурханыг дандаа дуулууртаа дагдаг гэж юу? Мэдээж үгүй. Уг нь бидэнд бүрэн ингэж дагах боломж бий. Учир нь бидэнд ариун сүнс өгөгдсөн учраас шүү дээ. Гэвч бидний бие махбодын хүсэл биднийг ариун сүнсний хүслийг дагахад саад болдог юм. Хожим бид Есүс Христтэй нүүр нүрээрээ уулзаж, түүнээс алдрын биеийг хүлээн авах үед бид энэ зовлонгоос бүрэн ангижрах болно. Харин тэр өдрийг хүртэл бид махбодын хүсэлтэйгээ тэмцэлцээр байх болно. Бид энэ амьдралынхаа туршид диаволтой тэмцсээр энэ ертөнцийн зөрчилдсөөр байх болно. Бид энэ хоёрыг төдийлөн өөрчилж чадахгүй гэдгийг би хэлсэн. Харин махбодын хүслийг ялан дийлэх арга замыг Бурхан бидэнд өгсөн. Энэ бол ариун сүнсээр явах буюу ариун сүнсэнд түшиглэн амьдрах явдал юм. Энэ нь итгэгчид бид алхам бүртээ өөрийнхөө хүслийг дагах уу, ариун сүнсний хүслийг дагах уу гэсэн асуултыг өөрөөсөө асууж, ариун сүнсний хүслээр дуулууртаа даган амьдрахын нэр юм. Би нэг зүйлийг таны өмнө хүлээн зөвшөөрмөр байна. Би Христэд итгээд 50 жил болж байна. Гэсэн хэдий ч өнөөдөр ч би хорон бүр, мөч бүр, өдөр бүр ариун сүнсний туслалцаа хэрэгцээтэй хэвээрэл байна. Христэд итгээд 5 хоногийн дараа ч ийм л байсан. 50 жилийн дараа ч ийм хэвээрээ байна. Тэгэхээр итгэлийн амьдралд ариун сүнсний туслалцаа хэрэггүй болтлоо төлөвшнө гэсэн ойлголт байхгүй гэсэн үг. Мэдээж юм. Тийм ойлголт байхгүй. Бид бүхий л амьдралынхаа туршид ариун сүнсэнд түшиглэн явсаар дуусна. Учир нь бидний сүнслэг амьдралын тэмцэл бүхий л амьдралын маань туршид үргэлжлэх болно. Магадгүй энэ үгийг сонсоод таны хувьд урамчин хугарч магадгүй. Гэхдээ би танд худлаа хэлхийг хүсэхгүй байна. Энэ бол гашуунч гэсэн, энэ бол үнэн. Гэхдээ нөгөө төгөр энэ үнэн дотор нь өөрт нь ялалтын түлхүүр нуугдж байгаа юм. Учир нь Библи хэлэхдээ ариун сүнс бидний дотор нутаглах үед бид түүний бурханлаг мөн чанарыг хуваалцагчд болсон гэдгийг батлан хэлдэг юм. Тиймээс ч Есүс Христ Иоханны 14:7-д энхүү айлцсан байдаг. Амар амгаланг би танарт үлдээнэ. Амар амгалангаа би танарт өгнө. ертөнцийн өвдгөөс өөрийг би танарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга, бүү түгшицгээ. Энэ бол ариун сүнсэнд бүрэн түшиглэж амьдрахын нэр юм.
Учир нь ариун сүнс бидэнд Бурхны хүслийг гүйцэлдүүлэн амьдрах хүчийг өгдөг юм. Үнэхээр би Христэд итгээд хэдэн 10 жил өнгөрсөн ч хамаагүй бидэнд ариун сүнсний туслалцаа хэрэггүй болох үе хизэж ирэхгүй. Тэгвэл энэ ойлголт дээрээс хамтдаа Галатын 5:17-ыг нь харъя. Учир нь махбод сүнсний эсэргийг хүсдэг юм. Сүнс махбодын эсэргийг хүсдэг юм. Юу гэвээс хүссэн юмыг чинь хийлэхгүй тулд махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ гэсэн байна. Хэрвээ бид Есүс Христэс ангид байвал бидний амьдрал ямар байхыг та төсөлж байна уу? Ариун сүнсний хүслийг биш зөвхөн өөрийнхөө хүслийг дагах юм бол юунд хүрэх болоо гэж та бодож үзсэн үү? Хэрвээ та ингэж асууж байгаа бол Илч Паул бидэнд энэ асуултын хариултыг тодорхой хэлж өгсөн байна. Хамтдаа Галат номын 5 дугаар бүлгийн 19-21-ийг харъя. Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхаарл, бузар тачаал, садарлал, шүтэн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, хагаралдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архиталт, утга учиргүй наргиж зингэх зэрэг нь юм. Би урд нь та нарт сануулж байсанчлан урдчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчд нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй. Үнэхээр ингэж хэлсэн байна. Энэ бол дурдхад ч хэцүү үнэхээр онцгүй дүр зураг харагдаж байгаа. Гэвч хэрвээ бид ариун сүнснээс ангид байвал ийм л үр дүнд хүрэх болно. Тиймээс бид хизээч за би болчихлоо. Одоо цаашид санаа зовох хэрэггүй боллоо. Сатан одоо намайг яаж чадахгүй боллоо гэж хэлэх хэмжээнд очих боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Биднийг ингэж бодон анхаарлаа сарнилах үед л Сатан хамгийн хүчтэй дайралтаа хийх болно. Тиймээс л Илч Паул бидэнд сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэхгүй хэмээн сануулсан юм. Үнэхээр бид сүнсээр явбал махбодын хүсэлтэд автан Бурхны эсрэг нүгэл үйлдэхгүй байх болно. Тэгвэл бид ариун сүнсээр өдөрдүүлж амьдрах юм бол ямар үр дүнд хүрэхийг хамтдаа харцгаая. Хамтдаа Галат номын 5 дугаар бүлгийн 22-23-ыг харъя. Харин ариун сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, твчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирахуун юм. Хэлэхэд хүртэл гоё. Эдгээрийн эсрэг хуйлгаж байдаггүй гэсэн байна. Хэрвээ та махбодын хүслээ дагах уу эсвэл ариун сүнсний хүслийг дагах уу гэсэн сонголтын өмнө очивол та алийг нь сонгохоо одоо ойлгосон баг. Учир нь аль сонголт нь ямар үр дагаварт хүргэхийг Илч Паул бидэнд маш тодорхой хэлсэн байна шүү дээ. Үнэн хэрэгтээ Христэд итгэгчид бид ариун сүнсээр явах сонголтыг хийхээс өөр сонголт байхгүй. Учир нь ариун сүнсийг дагахгүй бол бид хар аяанда эхний жагсаалтад багтах болно. Тиймээс бид Христэд итгээд хичнээн удсан ч бай хамаагүй. Би гим нүгэл огт үйлдэхэргүй боллоо гэж тайвшрах боломж огт байхгүй юм. Энэ бие махбодоор амьдарч байгаа цагт бидэнд Бурхны эсрэг нүгэл үйлдэх боломж, потенциал хизээд байх болно. Тийм учраас л Есүс бидэнд ариун сүнсээ өгсөн юм. Тэр бидэнд хайртай учраас ариун сүнсний туслалцаагүйгээр бид итгэлийн амьдралыг туулах боломжгүй гэдгийг мэддэг учраас тэр үүнийг хийсэн юм. Тиймээс бид ариун сүнсний хүчээр амьдрах үедээ Бурхны хүслийн дагуу хүн болон өөрчлөгдөж байдаг юм. Мөн Бурхны хүслийн дагуух үйлсийг үйлдэж байдаг юм. Харин хэрвээ та хараахан Христэд итгэж амжаагүй байгаа бол та үүнийг хийж чадахгүй. Учир нь таны дотор ариун сүнс өгөгдөөгүй байгаа. Гэхдээ битгий санаа зов. Есүс Христэд итгэж Бурхны ариун сүнсийг хүлээж авах шийдвэрийг та яг одоо ч гаргаж болно. Тэр цагт таны дотор ариун сүнс нутаглаж, та хорон бүртээ, мөч бүртээ, алхан бүртээ ариун сүнсээр удирдуулан амьдрах боломжтой болно. Үнэхээр бидний итгэлийн амьдрал бол алхамтай адилхан юм. Бид энэ амьдралыг итгэлээр туулах ёстой гэдэг нь бид энэ амьдралдаа итгэлээр алхах ёстой гэсэн үг. Тэр биднийг уучлсан гэдэгт, тэр бидэнд ариун сүнсээ өгсөн гэдэгт, тэр ариун сүнс бидэнд өдөр бүр Бурхны хүслээр амьдрах хүчийг өгдөг гэдэгт итгэнэ гэсэн үг. Хэрвээ бид ингэж итгэж байгаа бол бусад хүмүүс шиг олон янзын зүйлээс айж түгшиж амьдрах шаардлагагүй болно. Яагаад тэрвэ? Яагаад гэвэл бидэнд юу ч тохиолдсон үүнийг даван туулах хүч бидний дотор байгаа гэдгийг бид мэднэ гэсэн үг. Хүнд хэцүү бүхнийг даван туулах нь мэдээж амаргүй. Гэхдээ ариун сүнсний хүчээр бид ялалтыг байгуулж чадна. Тиймээс энэ цагийн эцэст хамтдаа 1-р Иохны 4:4-ийг уншийе. Ингэж хэлсэн байна. Бяцхан хүүхдүүдээ та нар Бурхных бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа тэр бол дэлхийд байгчаас
агуу юм а гэж хэлсэн баг юм. Үнэхээр бүхнээс хүчтэй тэрл бурхан бидэнтэй хамт байгаа учраас бид диаволыгч, энэ ертөнцийгч, мөн бие махбодын хүслийгч ялан дийлж чадна. Үүний тулд гагцхүү түүнд итгэх итгэл хэрэгтэй юм шүү. Христэд итгэгчид бидэнд ялалтаар дүүрэн амьдрах хүчийг ариун сүнс өгдөг гэдгийг доктор Стенли өнөөдөр бидэнд тайлбарлаж өглөө. Үнэхээр ариун сүнс бидэнд хүчийг өгөх үед бид өмнө тулгарсан ямар ч зовлон бэрхшээлийг ялан дийлж чаддаг. Бид ариун сүнсний хүчээр Бурхны хүслийг гүйцэлдүүлж, Бурхны хүслийн дагуу хүмүүс болон өөрчлөгдөж чаддаг. Тиймээс бид энэ ертөнцид Бурхныг гэрчлэх үр нөлөөтэй гэрчлэгчд байж чаддаг үлээ. Тиймээс хамтдаа өнөөдөр сурсан ёсороо ариун сүнснээс зурж өдөр тутмын амьдралдаа ариун сүнсний хүчээр дүүрэн амьдрцгаая. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрхсэрхээр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрэлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.